Монголын тоошоо холбоо, Монголын мас тоошоо холбооны ерөнхийлөгч Монгол Улс үйлчлэгийн гавьяат ажилтан зөвлөх инженер мас тоош хоёрын хүн байна. За энэ удаа би Өмнөгов аймагт ирээд зүүн болон одоо говийн аймагуудын аврал тоогоо шалгаруулах тэмцээний зохион байгууллаа. Энэ одоо үнэхээр бас сэтгэл их уйг байна. Яагаад бол би одоо 1980 оноос хойш өнөөдрийг хүртэл одоо 45 хоол үлдэн сар тоогооч ажиллаж байгаа. Энэ хооронд бол одоо 1994 оноос хойш зохион байгуулсан бараг ажил мэргэжлийн бүх уралдаан тэмцээнд оролцож байсан ихэнх нь одоо ингээд өөрөө зохион байгуулж байсан хүний хувьд энэ Өмнөгов аймаг зохион байгуулж энэ удаа тэмцээн маш гоё болсон. Би бол үнэхээр сэтгэл өндөр байна. Яагаад гэвэл оролцож байгаа аймагуд болон тоогооч нарын эвтэг санаачлага дээшилсэн байна. Нэг нь нэгнээсээ сурын мэдээсэн зорилго тэмүүлэлтэй болсон байна. Дээрээс нь үнэхээр одоо байгаа бүтээтгүүнээрээ юм хийчихье. Би бас бусдаа суралцчих. Сурсан мэдснийг бусад түгээч гэсэн ийм цагаан сэтгэл зорилготой тоогооч нар маань ирсэн байна. Тэгээ одоо 14 төрлөөр нийтдээ давтан тоогоор 200 гаруй одоо тоогооч нар оролцлоо. Энэ бол том үзүүл. Дээрээс энэ одоо үйл ажиллагаа зохион байгуулахад үнэхээр Өмнөгов аймгийн одоо 70 хотын бүх хүмүүсд одоо маш их бидэнд гоё туслалаа. Сэтгэлээр маш гоё дэмжиж байна. Бид бас энэ автомныг өөрсдөө гарынхаа хоолоор бас байлаа. Сэтгэл их өөрийгөө бидэнд маш гоё урмын үг хайр бидний ажлыг одоо маш гоё дэмжсэн Өмнөгов аймгийн засаг дарга болон засаг даргын хамгийн газар мөн 70 хотынхаа иргэдтэй ард түмэнд баярлалаа. Үнэхээр сэтгэл сайхан байлаа. Мөн одоо Өмнөгов аймгийн тоогоочны холбооны тэргүүн Миндоя маань Өмнөгов аймгийн мас тоогооч нар маань тоогооч нар бүгдээрээ сайхан сэтгэл зүрхээ гаргаж энэ их олон аймагуудын хүмүүсийг өөрийн ах дүү шиг, найз нөхдөд шиг нэг хамт олон шиг сайхан хүлээж авч бидэнд одоо өөрчилсөн та бүгд баярлалаа илэрхийлье. Та бүхний галын болон эвэг болтугай. Сарын 18-19-ний өдрүүдэд зүүн болон говийн бүсгийн аймагуудын тоогооч нарын ажил мэргэжлийн уралдаан болж байна. Альбуу арга хэмжээний хүрээнд бол тоогооч нараа хөгжүүлээ, тоогооч нараа мэдлэг мэдээллийн нэмий, ур чадварын сорий гэдэг ийм одоо үйл ажиллагаа болж байна. За одоогийн байдлаар бол бас одоо яг асар дотор бол ганцаарчилсан график хар хайрцагны төрөл мөн сургалтын арга хэмжээ, мастеркад сургалтын арга хэмжээ болж байна. За одоо бас шагнал хардуулах үйл ажиллагаа болж байна. Бид нар бас өөрийнхөө мэргэжлийг сурчлах зорилгоор олон нийтэд одоо өөрийнхөө мэргэжлийг ямар сайхныг харуулах үйл ажиллагаа болох одоо нэг 500-ны половыг бас хийж ард иргэдэд амтлуулсан байна. За тэмцээн уралдаан зохион гэдэг нь бол өөрөө одоо хувь тоогоочийг одоо хөгжүүлэх одоо тэр хоолны салбарыг хөгжүүлэхэд одоо сүнтэй хувь нэмэр оруулах зүйл байгаамаа. За бүр цом оюун болон зүүн бүсийн аймагуудын аврах шалгаруулалт тоогооч нарын тэмцээний шалгаруулалт явагдажээ. За энэ дээр 9 хаг оролцож байгаа ганцаарчсан тэмцээн шүү. Тэгээд хүн болгоно юу хийхээр нэгдүгээр жүлэн буюу хадан зуушиг хоёрдугаар тэмцээн шанстай дахины бүлгийн гуравдугаар хамтлаг хоолцсон ийм гурван төрлөөр оролцож байгаамаа. Тэгээ энийг одоо хийгээд үзэж байна. Үүнд би гамбахтаас ирсэн шүүгч юм байна.